шалгалт болоод байна. Сайн байцгаана өрхөм хүн үзэгчтэй. 7 хоног бүрийн пүрэв гарагт өөр ангаа үндэсний телевизээс бэлтгэн явуулдаг хашир яриа нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн болж байна. Бид өнөөдрийнхээ дугаарт төрийн өндөр дээд номч Тоовол ухаатай мөргүн дээдсийн улаач Ламажавын осорж байна. Мөн манай телевизийн сэтгүүлч Эрхэм Баяр нарыг өрн ирүүлээд байна. Тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг таны алдарт цолын тайлбараар эхлэе гэж бодож байна. Яагаад гэх юм бол би сайн нэлээд онцлогтой гэж хэлж болох үйс үгнүүдийг хэрэглэн таны алдарт цолыг хэллээ. Тэгэхээр үзэгчд маань энэ талаар бол нэлээд тодорхой тайлбарыг авахыг хүсэж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна л да. Яг тийм. Энэ телевиз үзэж байгаа үзэгчтэй өнөөдөр мэндэ хүргэе. Тэгээд миний төрийн өндөр дээд номч мөргөн Тоовол хотоо мөргөн дэцэн одоо цол хэрэгмэл юм л да. Тоовол ухаатай гэдэг нэр нь Тоовол гэдэг нэр нь хажир буюу чин чуу гэдэг Монголын одоо сайхан суу ухааныг баталж бас тэрийг тайлж хэлснийхаа дүнд Тоовол буюу ухаатай гэдэг цол хэрэгмийг дэцэн хүртэж байсан. Одоо хуучны одоо бидний өвөг хэцгүүд маань чин үнэн, хажир үнэн, чуу үнэн гэсэн ийм ухаануудаар одоо хүүхдүүдээ ард иргэдээ ер нь хажир гэсэн ухаанаар амьдарч сургаж хөгжиж ирсэн. Хажир гэдэг чинь одоо хамгийн агуу ухаан байхгүй Монгол ухаан гэсэн үг. Тэгэхээр улаач гэдэг үг бол монголчуудын хувьд бол одоо их танил үг л дээ. Хүмүүс нь мэдж байгаа. Гэхдээ энэ улаач гэсэн үгэнд бол хэд хэдэн салаа утга байж болно. Тэгэхээр энийг одоо яаж ойлгохгүй таныг бол одоо за ер нь бол хүмүүсийн дээд энэ дэр бол дээдсийн улаач гэж байна тийм үү. Хүмүүс бол тэнгэрийн улаач гэж байдгийг бол мэднэ. Улаач гэдэг үгийг тэнгэрийн улаач гэдэг хошдоор нь одоо хүмүүс ойлгохдоо илүү сайн хүлээж авдаг. Тэгэхээр таныг одоо яа тэнгэрийн улаач гэхээр одоо тэнгэрээс ямар нэгэн мэдээлэл хүлээж авчаар одоо жирийн ард иргэдэг дамжуулдаг хүн гэж ойлгож болно. Энэ нь одоо бөө мөргөлтэй холбоотой юу, ам шарын шашинтай холбоотой юу гэж гайхаж байгаа. Энэ дээр нэг тодорхой тайлбар өгнө. Улаач гэдэг яагаад тэнгэрийн тамхтай улаач вэ болдгийм бэ? Тэрийг зарим хүмүүс сонирхолтой. Яагаад таныг тэнгэрийн улаач гэдэг та ямар зүйлээр шалгуурд авсан бол ийм улаач болдгийм бэ? Энийг одоо тэнгэр цэг өөрөө л мэддэг. Тэнгэр цэг улаач өөрөө сонгодог. Тэгээд хоёрдугаар болохоор зэрэг улаач гэдэг маань дээцэн залсан хүнийг улаач гэдэг. Тэгээд зарим хүмүүс бас эндөө ойлгоод идэх. Удган буюу зайран. Дээцэн залсан бол эмэгтэй хүний нутган, эрэгтэй хүмүүсийн зайран гэгддэг. Гэтэл энэ маань үгүй юм. Дээцэн залаад хэр удаж байгаас нь шалтгаалаад бас хийсэн үйлээс нь шалтгаалаад одоо дээцээ хэр авч явж байгаа түмэн олондоо хэр их тус хүргэсэн ямар сайн зүйлүүд бас ямар муу зүйлүүдийг дарснаас ахуулаад удган гэдэг цолыг эмэгтэй хүн авч яхад эрэгтэй хүн маань зайран гэсэн цолыг авдаг. Харин нийтэд нь бөө буюу одоо дээцэн залсан хүмүүсийг нийтэд нь бөөг нь харин дээцэн залсан бүх хүмүүсийг улаач гэдэг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд маш ихээр онх тэнгэр бууж байна. Тэгээд бөө бол одоо хаасайг бол нэг хэсэг одоо хүмүүс баг мэддэг байлаа шүү дээ. Одоо бол хаасайг болсон. Тэгэхээр энэ дотор бас сайн үнэн худлаа гэдэг юм яваад байна л да. Тэгэхээр бөө гэдэг мөн гэдэг одоо юугаар нь ялгаж үзэх ёстой. Одоо ямар шалгуураар үзэх ёстой. Энэ би миний бүр асуугасаа гэдсэн асуулт байна. Тэгээд одоо үед нэг маш их бөөнөр төрж байна. Маш их онгоц ахуйс бууж байна. Маш олон улаач нар төрж байна. Нэг талаараа сайхан хэрэг. Энэ сайхан дээцүү үр хойчоо засгаар залгуулахаар их орондоо эргэж заларч байгаа. Үнэхээр гайхалтай сайхан. Гэхдээ нөгөө сайнны хажуугаар сар гэх юм бас байна. Тэр нь яалтчгүй багштай холбоотой байдаг. Одоо нөгөө зарим хүмүүс маань тэгдэлтэй
очоод уулзаад үзэхээр чи онгоц ахуйстай юм байна. Одоо онгоц ахуйсаа авахгүй бол одоо тэгин гэдэг. Айгүй дарамтны өгнө тэрэлдэгтэй тийм зүйлүүд байна. Тэр сар. Гэтэл яг дээдсийн залах буюу тэр улаач мөнгө гэдэг шалгаж үзэх бас нэг зүйл байна. Тэр маань танаа дээдсийн одоо үнэхээр та улаач мөн бол таны дээдсэд таалагдахаар санаанд нь нийцэхээр дээрэс нь бас хэрэгэн зэрхэн өндөртэй танд залж ирэх тэр дээдсийг бүрэн утгаар нь таны бид суулгаж чадах тийм мундаг тийм одоо ариун тийм хүн таны багш болдог. Заавал багш гэдэг дамжуулалттай тийм үү? Тэгээд тэр багш нь танаа дээдстэй уулзаад тэгээд таны дээдсийг өөрийн бие дээр нь буулгаад тэгээд тантай яг нэг ярьж уулзуулна гэсэн. Энэ бол яалтчгүй байх хэрэгтэй асуудал. Тэгээд танаа дээдс чинь одоо таны багшийн бие дээр буугаад таны өөдөөс хараа сууж хаад та өстө үнэхээр онгоц ахуйс миний онгоц ахуйс муу юм бол би гэдэг хүн улаач муу юм бол гэд өстө хүрсэн асуудал тавих хэрэгтэй шүү дээ. Яг бол таны удмын өвөг дээдс буугаад ирсэн юм чинь. Өстө хэд хүяас нь бууж байгаа одоо өөр хүүхдээ асуугаад одон судраа асуугаад одоо нэг бидний үед ч одоо бас нэг дээт нь 3-4 үеийн мэддэг болчихож. Тэр 4-5 үеийг асууж болно шүү дээ. Хит хүяас нь бууж байгаа шалтгаалаа тэр сайхан өвөг эцэг хатад ээжүүд чинь тэр үгдий чинь хилээд өгнө. Нэгдүгээр ингэж батлах хэрэгтэй. Хоёрдугаар би таны улаач мөн үү? Яагаад намайг сонгосон бэ гэдэг талаараа бас асууж мэдэж ав. Тэгээд гуравдугаарт та надад энэ зүйлийг ингээд амжилтад өгөөч гэдэг ямар нэгэн зүйл үг. Энэ эргээд дээдс чинь таны бие дээр буухад өнөөдөр таньж буух ёстой. Энэ өнөг бидний хэлээд байгаа хаширлталтай. Энэ яалтчгүй юм хашир байх ёстой. Ягаад гэвэл нөгөө одоо сайхан зүйлүүдийн хайж байгаа альбин тэрэн гэж маш их зүйлүүд байж шээ. За тэгээд тэгэхээр өнөг дээдс чинь өнөг таны хүрсэн зүйлийг сайхан шившээд одоо амжилтад өгнө гэсэн. Тэгээд амжилж өгсөний дараа одоо тэр өстө мөн байна гэж таньсныхаа дараа тэгээд дээдс чинь мортол ах л та. Тэгээд мортод хизээ зарлаж ирэх вэ? Өмсгөл хоёуг ходрог юу гэдэг өнгөрөх хизээ бүгдийг нь асуугаад аа. Өөрөөс нь яг өөрөөс нь одоо өстө бүгдийг нь асууж аа. Тэгээд бүгдийг чэйжж аваад бичээд авсан байхдаа яг дээдсийнхаа хийснээр л өмсгөл хоёуг дуулахыг бэлдэх ёстой. За тэгээд бүгдийг бэлдээд авчлаа. Бэлдэж тавсны дараа харин өнөөх хоёуг дуулган бүгдийг бэлтчихнэ дээ. Тэгээд дахиад дээдсээ буулгах хэрэгтэй. Дахиад өнөөх багшийн бие дээр буулгаад одоо энэ таны хэлсэн хоёуг дуулга мөн үү? Дутуу юм юу вэ? Илүү юм юу вэ? Дахиад өөрөөс нь асууж лавлах хэрэгтэй. Тэгээд дээдс чинь үнэхээр сэтгэлд нийцээд миний өнөө гэх юм бол тэр үед таны бие дээр залдаг. Таны түрүүний яриан дотор нэг л удмын гэж нэг өгнөд орж байдаг л да. Заавал удмынхаа хүн дээр удмын сахиус нь удмынхаа хүн дээр буудаг юм эсвэл бас удам хамаа авахгүй бас бууч тохиол байдаг юм. Ийм нэг зүйл байдаг. Ер нь ихэнх сахиус удмынхаа хүмүүс дээр ургийнхаа хүмүүс дээр буудаг залардаг. Гэхдээ бас нэг зүйл бий. Одоо манай удамд үнэхээр сайхан онгоц сахиус болоод эргээд залрах гад ирдэг. Гэтэл өнөөх удам дууссан гэсэн асуудал бас байна. Удам тасарсан. Тийм сайхан. Тэгээд тэр сайхан дээдсүүд маань буух удамгүй болохоор зэрэг өөр намайг даагаад явчих юм байна гэдэгтэй удмын бос хүн дээр бас буух тохиолдол. Тэгэхээр төрийн өндөр дээд номч тоол ухаатай мөргөн дээдс таны удмын хүн үү эсвэл таны санаа хэлбэл одоо нэг удам тасарсан бол тань дээр босна. Энэ одоо би одоо төрийн өндөр дээр номч мөргөн тоол ухаатай мөргөн дээдс та миний удам мөн үү гэж үнэхээр асууж зүрхлээгүй. Зүрхлээгүй. Тэгээд аянда хэлээ хаа та. Яалтчгүй намайг сонгоод одоо би тэр энэ сайхан дээдсийн удам байлаач, удам бус байлаач яалтчгүй намайг сонгоод энэ төмөө олон түгэх тэр үйлдийг надад хариуцлаад өгсөн болохоор одоо эргэж буцах зам байхгүй. Тийм болохоор удамч бай, удам биш ч бай
хийсэн үйл сэтгэлийн гундаахгүй өөрөө бүдрэхгүй бас гэдэггүй явна да. Тэгэхээр одоо хүмүүс бөөд очиж үзүүлэн харуулна тасал ном хийлгэнэ гэж сайн зэнзаар явж байгаа юм лээ. Тэгэхээр яг бөө мөн бишийг очиод мэдих одоо нэг шин сэмтүүд байх хэрэгтэй. Зарим шалгуур бодлоо байдаг гэдэг ямар шалгуур хит хүээсэн бууж авсан шалтгаалаад бас шалгуур байна. Ядчил суудлаас нь, мэндээс нь, ярианаас нь, түүхнээс нь нэр уснаас нь шалтгаалаад амархан шалгаж байна. Гэтэ бас яг нэг тийм бүх дуурайгаад ч юм уу яриад бас нэг адилхан байгаад тах боломжтой шүү дээ. Байна. Тэр одоо бидний хэлээд идэг нөгөө альбин тэрнгүү чинь яг дээд шиг аяглах тийм тохиолдол маш их байна. Гэхдээ яалтчгүй төгс судрын асуугаад, вирусын асуугаад, удрын судрын асуугаад энэ хорвоод амьдарч байхдаа та ямар үйл хийж исэн бэ гэдгийг асуухад бүдрэх тохиолдол юм шиг. Энэ таны энэ алдар цолноос тийм ингээд ажиглаад байхад төрийн өндөр дээд номч товол ухаатай мөр гүн дээц гэж байгаа тийм үү. Ингээд яг уу ерөнхий үгнүүд их байна л да тийм алдар цолны юм. Гэхдээ энэ магадгүй миний бодлоор нэг цаана түүхэн хүн ч юм байсан байж болмоор ч юм шиг нэг тийм сэтгэл төрөөд байна. Тийм боломж бий юу? Хин нэгэн одоо бидний түүхэнд гардаг тийм өвөг дээдсээ одоо язгууртан усан ч юм уу хин нэгэн түүхэнд гардаг тийм алдартай хүн ч юм уу байж болзошгүй юм шиг харагдаад байна л да зүгээр. Тэгж л надад тийм сэтгэл төрж байна. Та энэ талаар одоо юу гэж бодож байна? Монгол хүн бүгдээрээ зөв бэлэгтэй цаашлаад бөө ухаатай байдаг гэж. Тэгэхээр таны бодож байгаа ч гэсэн зөв. Тавал ухаатай мөргөн дээч маань 13 дугаар зууны үед Чингис хааны өргөнд хаадын багш байсан хүн. Одоо бидний гар дээр хүртэлж ирээд байгаа халтан дэд үний аялал судрыг бичсэн. Одоо Сарвагтай бүхий хатны маань багш нь. Тэгээд Сарвагтай бүхий хатан татаа дунгоо чуун мэргэнд нэртэй тэр сайхан дэцүүтэй алхам судрыг бичиж Чингис хаан хүртэлж бүрэж байсан. Өндөр хаадын там багштай. Миний тааснаар л болж тээ. Гэхдээ түүхэнд гардгаар яг одоо өөрийнх нь нэр гэвэл одоо энэ бол тандаа цол байгаа гэсэн. Тэгэхээр өөрийнх нь нэр Далаад мэрэгэн. Тэгэхээр хүн бол өөрийнх нь нэр нь тийм хүн далаад мэрэгэн гэдэг ном түүхийн зөвлөлт байгаа. мэдгүй мараад баг тийм ээ. Чингис хаан гэж мэддэг шиг л далаад мэрэгэн гэдэг хүн болгоно шүү дээ. Тэгэхээр энэ хүний сагвас одоо таны бие дээр залардаг байх наа гэж ойлгож байна шүү дээ тийм ээ. Гэхдээ таавал яг одоо тусан барилгаатай юу яг төрлийг нь хүний үгүй гэдэг бол асууж зүрхлээг өгч байгаа тийм. Ягаад гэвэл одоо хүн болгоно асуух шаардлага алга ямар ч байсан тань дээр бууцсан учраас тий цонгоо бууцсан учраас тэр бол ач холбогдол багтай юм шиг санагдаж байгаа надад бол тий. Нэг ийм үг байна. Мөр гүн гэж энэ байна. Тусад нь бичсэн байгаа би тэгээд бас мөр гүн гэдэг мэрэгэн гэж байгаа юм шиг санагдаад байсан л да. Энэ талаар тайлбар өгнө. Мэрэгэн гэдэг маань монгол хэлэнд жоохон зохиогүй. Дэцүүд нь хэлдэг. Мэрэгэн гэдэг чинь ямар ч зүйлийг мэрж устгах юм нэрээ. Тийм болохоор энийг баг өгнийхээ самбаас хасан. Харин мөр гэдэг маань Тэнгэрийн үйлийг одоо монгол хүмүүс маань мөрөж өндөөж босыг мөр гэдэг. Тэгээд гүн гэдэг маань өнөөх монгол ёс заншлын хамгийн үнэт орших. Агуу том бөө ухаан. Одоо бөө ухаан гэдэг чинь одоо өнөөх гэгэрцэн тархийг бөө ухаан гэдэг. Тийм болохоор мөр гүн гэдэг маань одоо тийм цол хэрэг. Монгол хүн болгонд байдаг. Монгол хүн болгонд энэ цол хэрэгтэй байдаг хэвээр. Яг энэ мөргөн мэрэгний хувьд л мэрэгэн гэдэг маань энэ таавал хэлж штеп мөргөн гэдэг маань зөв юм аа. Энэ нь болохоор үндсний үг мэрэгэн гэсэн утгын язгуурын юм аа. Зөвхөн яг магадгүй энэ зөв хэллэгийн хувьд жоох өөрчлөгдөд мэрэгэн болсноос биш утга агуулгууд адилхан биз дээ тийм мэрэгэн гэдэгтэй.